Самцхан үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр шинэ 7 хоногийн дугаараа та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Ингээд хөтөлбөрийн мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Ган зуудын эрслийн эсрэг засгийн газар мянган багт ногоон тижээл тариална. Цэцэрлэгийн хүүхдүүд замын хөдөлгөөний мэдлэг чадвараараа өрсөлдлөө. Монгол Оросын хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа. Улсын хурлд Арс намын бүлэг Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг шаардлаа. Трамп Ираны талтай хилцээ байгуулах зарчмын тохирцоонд хүрснийг мэдэгдэв. Оросын улбаны улс Украины нийслэл К болон бусад хотуудад өргөн хэмжээний агаарын цохилт өглөө. 79 дахь удаагийн дэлхийн эрүүл мэндийн чуулган өндөрлөв. 2026 оны Канны кино наадмын Алтан далдуу мод шагналыг Румыны найруулагч Кристиан Монгиу хүртлээ. Засгийн газар хөдөө аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжих хүрээнд нутагтаа эзэн 100 мянга хөтөлбөрийг эхлүүлж, мянган багт ногоон тижээл тариалах малчтын орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Монгол улсын ерөнхий сайд увчрал өнгөрсөн амралтын өдрүүдээр Булган, Сэлэнг, Дархан уул аймагт ажиллаж, тариаланчид, малчид болон орон нутгийн иргэдтэй уулзсан хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдал тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. Ажлын үрийн засгийн газраас Атар 4 аяны хүрээнд хэрэгжүүлэх нутагтаа эзэн 100 мянга төслийг онцолж, бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх бодлогоо танилцуулсан байна. Ерөнхий сайд увчрал нутагтаа эзэн төслийг засгийн газрын зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа мэдэгдэж, эхний шатанд мянган багт ногоон тижээл тариалах ажлыг эхлүүлэхээр болсныг зарласан юм. Ингэхдээ нийт 100 мянгагаа талбайд тэжээлийн урмал тариалж, малчтын тэжээлийн хангамжийг дотоодоос бүрдүүлэх зорилт тавьжээ. За 100 мянга гэдэг хөтөлбөр бол өөрөө аймгийн төвүүд, сумын төвүүдийг хасаад нэг мянган баг дээр 100 га талбайг тэжээлийн талбайгаар нь ашиглах ийм зорилтыг дэвшүүлж байна гэсэн үг. Мэдээж үүнийгээ дагаад энэ малын өвчний асуудал бол зогсноо гэсэн үг. Тэгэхээр малчтад бол нэмэлт орлогыг бий болгох гэж зорж байна. Тэгэхээр энэ 100 мянга хөтөлбөр бол нутагтаа эзэн байх бололцоог бий болгож байна. Мөн тэжээлийн талбайд карбон кредит тооцох боломж бүрдүүлэх асуудлыг засгийн газар судалж эхэлснийг онцолсон нь хөдөө аж ахуйн салбарт ногоон санхүүжилт татах шинэ гарц болж магадгүй байна. Тариаланчдын зүгээс энэ жилийн ургацын нөөц зах зээлийн асуудлыг хөндөж дотоодын Улаанбаатар худалдан авалтыг тогтвортой байлгах шаардлагатай хэлжээ. Үүнтэй холбоотойгоор засгийн газар үнийн өслөөс иргэдийг хамгаалах стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор багада 70 мянган тонн Улаанбаатар худалдан авах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн хаврын тариалтын үеийн шатхууны нийлүүлэлтийн асуудал засгийн газар анхаарч буг аж үйлдвэр эдис соёлын сайд дамжны мэд. Түүнээснээр жил бүрийн хаврын тариал 7500 тонн дизель түлш шаардлагатай байдаг бол энэ удаа 10,000 тонн түлшийг литр тутмыг нь 3400 төгрөгөөр үнийг нэмэгдүүлэлгүй нийлүүлсэн байна. Цаашид 6 дугаар сард багтаан шатхууны үнийг бууруулах чиглэлд ажиллаж байгааг мөн онцоллоо. Тэгээ манай аж үйлдвэр соёлын яамны зүгээс бас хөдөө аж ахуйн яамтайгаа хамтраад энэ хаврын тариалтд зориулаад 10,000 тонн дизель түлшийг 3400 буюу үн өсөөгүй байгаа үнээр нь бас өгүүлсэн. За энэ манай салбарын хувьд бол одоо бас энэ хүнсний хангамж, ард иргэдийн стратегийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах газар тариалангийн салбараа дэмжих чиглэлд бол нэлээд томоохон дэмжлэг болсон гэж үзэж байгаа. Аль болох одоо энэ стратегийн хүнс, стратегийн түүхий эдийн үнийг тогтмол байлгаж ард иргэдийн нуруунд дээр ирэх үнийн өсөлтийн ачааллыг бууруулах чиглэлээр засгийн газар бас нэлээд идэвхтэй ажиллаж байна. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Идэр хотын мэдээлэлээр нутагтаа эзэн 100 мянга хөтөлбөрөөр малын чанарыг сайжруулах, хоршоо нөхөрлөлийг дэмжих, мал аж ахуйн эрхэлдэг 160 мянган өрхийг бодлогоор дэмжихээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн эхний үр дүн эх 9 дугаар сараас гарч эхэлнэ гэж тооцоолж байна. Төсвийн өрөөнд хэрэгжих сумдад тэжээлийн ургамлын үр, арго техникийн зөвлөмж, модны үр зэрэг дэмжлэг олгож эхэлжээ. Эхний шатанд 17 аймгийн 25 сумын 25 баг хамрагдаж, баг тус бүр 100 га талбайд ногоон тижээл тариалах юм. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар зэр зүүндээ мал аж ахуйн салбарын хөгжлийг бид бас олон талаас нь дэмжих ёстой. Мал аж ахуйн салбар дээр энэ малчтын өмнө тулгамдсан олон асуудлууд болох энэ малын ашиг шимийн асуудлууд, энэ отор нүүдлийн асуудлууд, түүнээс гарах түүхий эдийн чанарын асуудлууд, дагаад малчтын нийгмийн асуудлууд гэдэг олон зүйлүүдийг шийдвэрлэхийг цогцоор нь шийдвэрлэхийг зорж байгаа. Магадгүй малынхаа эрүүл мэндийн үзлэг харилцаг туулгаач энэгээрээ ингээд дамжуулдаг, тэр хэрээрээ хорчиж нэгдэж энэ бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг ийм системийг бий болгох эхний суурь нь бол энэ нутагтаа эзэн бай 100 мянга гэдэг энэ хөтөлбөр юм аа гэдэг.
Засгийн газрын зүгээс хөдөө аж ахуйн салбарт өмнө нь олгож ирсэн татаас дэмжлэгийг үр дүнд суурилсан бодлого руу шилжүүлж цаашид exit стратеги хэрэгжүүлнэ гэдгийг ерөнхийдөө онцоллоо. Мөн зээлийн батлан даалтын сангийн их усрыг нэмэгдүүлж орон нутгийн үйлдвэрлэгчид малчтын санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлд ажиллахаа мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ганц зуудын давтамж нэмэгдэж, бэлчээрийн дороотол эрчимсэнтэй холбоотойгоор мал аж ахуйн салбарын доктортой байдлыг хангах асуудал бодлогын төвд орж буй энэ үед засгийн газар тэжээлийн хангамж хоршоолол орон нутгийн орлогыг зэрэг дэмжих шин загвар руу шилжих орлого хийж эхлэж байна. Баянгол дүүрэг зохион байгуулагдсан замын цагаан толгой 2026 тэмцээний үеэр цэцэрлэг насны хүүхдүүд замын хөдөлгөөний дүрм, аюулгүй байдлын мэдлэг чадвараараа өрсөлдөж, зөв дадал хэвшлээ сорин харууллаа. Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлцээс дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүдийн дунд замын цагаан толгой 2026 тэмцээнийг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулсан байна. 41 дэх жилдээ уламжлал болгон явагдаж буй уг тэмцээн бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрм, аюулгүй байдлын мэдлэг олгох, зөв дадал хэвшил төлөвшүүлэх зорилготой байсан юм. Тэмцээний үеэр оролцогч хүүхдүүд төрөл бүрийн даалгавар гүйцэтгэхийн зэрэгцээ, урлаг танин мэдгүн үзүүлбэр төлөвлөж, замын хөдөлгөөний мэдлэг чадвараараа өрсөлдлөө. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга энэ арга хэмжээнд хүүхдүүдийг бага наснаас нь замын хөдөлгөөний соёлд сургах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон байна. Тэмцээнд оролцсон цэцэрлэгүүд үзүүлбэрийн санаагаа хүүхдүүдэд хамтран боловсруулж 2-7 хоногийн турш бэлтгэл хийсэн нь онцлог байсан юм. Сургалтын өдөр тутмын хөтөлбөр замын дүрмийн суурь ойлголтууд, баруун зүүнээ ялгах, аюулгүй хөдөлгөөний дадлууд тусгагдсан нь хүүхдүүдийн бэлтгэлд дэмжлэг болсон байна. Тээврийн цэгдгийн албанаас нөлөөллийн болон хэсэгчсэн нэгдсэн гэд олон ажил арга хэмжээг зохион байгуулдаг. За үүний нэг ажил болох замын хөдөлгөөний цагаан толгой 2026 нөлөөллийн тэмцээн маань өнөөдөр зохион байгуулагч Баянгол дүүргийн хэмжээнд. За Баянгол дүүргийн хэмжээнд өнөөдөр нийт 12 цэцэрлэгийн нийт 120 гаруй хүүхэд оролцоод энэ тэмцээн маань зохион байгуулагдаж байна. За энэ тэмцээн маань юугаар онцлогтой вэ гэхээр за энэ тэмцээн маань замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг эцэг эхчүүдэд олгох, мөн бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн агааш шатны мэдлэг олгоход чиглэсэн байна. Тэгэхээр бид нар өөрөө зам тээврийн ослын хэрэгээс урьдчилан сэргийлжийн ажил арга хэмжээг бид зохион байгуулж ажиллаж байгаа. Энэ ажил арга хэмжээ маань тэгээд энэ жил 41 жилдээ зохион байгуулагдаж байгаа ийм сайхан өргөн болдог арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэхүү олон жилийн түүхтэй замын толгой тэмцээн хүүхдийн замын хөдөлгөөний мэдлэгийг нэмэгдүүлж, аюулгүй дадал хэвшлийг төлөвшүүлэхэд бодит хөв нэмрээ оруулсан байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн замын цагдаагийн тамгын газраас Оросын улбаны улсын Бород улсын экспортын дэмжих төвтэй хамтран Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Оросын улбаны улсын 20 гаруй аж ахуй нэгж оролцож, хүнсний бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, суулгац, бордоо, барилгын материал зэрэг өргөн хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг иргэд хэрэглэгчдэд танилцуулж, газар дээр нь худалдаасан байна. Үзэсгэлэн худалдааны үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан туршлага солилцож, жижиг дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. Мөн орон нутгийн хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн, шинэ сонголт танилцуулснараа онцлог боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, бүс нутгийн хэмжээнд бизнесийн харилцааг идэвхжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийн зах зээлийг тэлэхэд хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа боллоо. Улсын их хурлдах Арслан намын бүлэг Батлан хамгаалахын сайдыг огцруулах шаардлага хүргүүлж, цэрэг армийн осол, үндсэн хуулийн цэцгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар улс төрийн байр сууриа илэрхийллээ. Улсын их хурлдах Арслан намын бүлэг ээлжилт хуралдаанаа хийж дөрвөн асуудлыг хэлэлцсэн талаар бүлгийн дарга цогт гэрэл дэд дарга Тэмүүжин улсын их хурлын гишүүн Одон Туянаар мэдээлэл хийлээ. Бодлооноор ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн төсөл, хүний эрхийн үндэсний комиссийн 25 дугаар илтгэл, улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн улирын томлох асуудал болон Баян Онгор аймагт цэргийн албаагч амь насаа алдсан асуудлыг хэлэлцлээ. Арслан намын бүлгийн дарга цогт гэрэл мэдээлэлдээ үндсэн хуулийн цэцгийн бүрийн эрхийн хугацаа дууссан дарга гишүүдийн асуудлыг улсын их хурлд яаралтай оруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр цэцгийн үйл ажиллагаа улс төрийн нөлөөнд орсон байж болзошгүй, шийдвэрүүд нь тодорхой томилгоонуудтай уялдаатай мэд харагдаж байгааг анхаарах шаардлагатай гэжээ. Тэрээр мөн хугацаа цэргийн албаагчдын нас баралт, эрүүл мэндийн ноцтой хохирол нэмэгдэж буйг онцолж, сүүлийн 10 жилийн хугацаанд 46 цэргийн албаагч амь насаа алдсан гэх тоо мэдээллийг дурдсан байна. Энэ асуудал нэгч Батлан хамгаалахын сайд улс төрийн хариуцлага хүлээгээгүй нь зохисгүй гэж үзэж, одоогийн сайд батлуутыг огцруулах шаардлагыг ерөнхий сайдад хүргүүлэх болсноо мэдэгджээ. 10 жилийн хугацаанд 144 цэрэг эрүүл мэндээр ноцтой охирсон. Мөн 46 цэргийн албан хаагч 10 жилийн хугацаанд 46 цэргийн албан хаагч амь эрсэгдсэн. Яг цэргийн албанд ажлын байран дээр, цэргийн анги дээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь нас эрсэгдэжээ. Яг энэтэй холбоотой ямарваа нэгэн улс төрийн буюу Батлан хамгаалах сайдын төвшөнд нэг ч удаа хариуцлага хүлээж байгаагүй байна. Батлан хамгаалахын сайдыг огцруулаа. Огцруулах шаардлагыг огцруулж улс төрийн хариуцлага хүлээлгээ. Хүлээлгэхгүй бол энэ 10 жилийн хугацаанд чинь
40-50-аараа 200-300-аар амнаас эрүүл мэндийн хохиролд өртөж байна. Энэ бол одоо арай хэрэгс хэтэрлээ гэдэг ийм нөхцөл байдал үүхийн шаардлагыг арслан бүлгийн өнөөдрийн хурлаас гаргаж тавьж байгаа гэдгийг бас хэлье. Арслан намын бүлгийн энэхүү мэдээлэл нь цэргийн салбарын аюулгүй байдал, төрийн байгууллагуудын хариуцлагын асуудлыг дахин улс төрийн төвд авчирсан байгаа ч нөгөө талдаа хариуцлагын тогтолцоог зөвхөн огцруулах шаардлагаар бус бодлогын шинжилэлээр давхар шийдэх шаардлагатайг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна. Атар дөрөв тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд олгогдож буй засгийн газраас хариуцсан төлөх хүүгийн дэмжлэгтэй тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих хэрэглэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн хүрээнд Сэлэн аймгаас нийт 472 иргэн аж ахуйн нэгжийн хөнгөлөлтэй зээлийн хүсэлтийг арилжааны банкуд түргүүлжээ. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар 208 иргэн аж ахуйн нэгжид нийт 45.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Тодорхойлбол эргэлтийн хөрөнгийн зээлд үр тариа, тосны болон тэжээлийн ургамлын үйлдвэрлэлийн 130 иргэн аж ахуйн нэгжид 34.3 тэрбум төгрөг. Өөр үйлдвэрлэлийн чиглэлээр нэг аж ахуйн нэгжид 3 тэрбум төгрөг, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлд 75 иргэн аж ахуйн нэгжид 7.4 тэрбум төгрөг, жимс жимсгний үйлдвэрлэлд 1 иргэнд 50 сая төгрөгийн зээл тус олгоод байна. Хөрөнгө оруулалтын зээл болох 300 сая төгрөгийг төмс хүнсний ногооны техник тоногт хөөрөмж худалдаа авах нэг аж ахуйн нэгжид олгосон байна. Гадаргын усыг ашиглах зорилгоор туул усан цогцлборыг байгуулахаар болоод буй. Туул тэрэлж гол дээр урсац тохируулгын далан байгуулж туул усан цогцлборыг барьснаар гадаргын усыг ашиглах боломж бүрдэх юм байна. Албаны их сурвалжийн мэдээснээр энтгэг улсын KPIL компани туул усан цогцлбор төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд 1-р үе шатны ажлын явц 90% төржээ. Усан санг 7 жилийн хугацаанд буюу 2025-аас 32 онд байгуулахаар төлөвлөсөн байна. Усан цогцлбортой болсноор Улаанбаатар хотын иргэд ус хангамжийн маталгаат их усүртэй болж дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд туслахын зэрэгцээ нийслэл хотыг үерийн эрслээс хамгаалах, туул гол экологийн тэнцвэрт байдлыг хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглах юм байна. Тус цогцлбор нь 50-аас 100 сая метр куб ус хоригдлуулах чадaltaй бөгөөд далангийн урт 685.1 м, өндөр 35.8 м бөгөөд цогцлбор нийт 5569 ам метр талбайг хамрах тооцоо гарсан байна. Төслийн хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 300 орчим сая ам доллар байх тооцоол гарч их усүрийг гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ирэх 7 хоногийн даваа гарагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бүх нийтээр амрах бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 6 дугаар сарын 1-ний тэг цагаас 24 цаг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт цогтууруулах хундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглох нийслэлийн засаг даргын 2026 оны А571-р захирамж гарчээ. Сэлэн аймгийн Орхон суманд 42 аж ахуйн нэгж 200 гаруй иргэн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 27132 га эргэлтийн талбайтай үүнээс төмс хүнсний ногооны зориултаар 960 га талбайг 100% ашиглаж байна. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар Улаанбуудад 4300 гад, тосны ургамал 725 гад, төмс 594 гад, хүнсний ногоо 301 га талбайд тариалаад байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал хөдөлгөөн Атар 4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариаламжтай долгосон хүүгийн хөнгөлөлтөө зээлд тус сумын 5 аж ахуйн нэгж иргэн хамрагдаж 500-аас 1000 тонн зойрыг шинээр барьж ашиглалтанд оруулаад байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөө үйлдвэрийн яамнаас тусалгаатай тариалан нэмэгдүүлэх зорилгоор төмс хүнсний ногооны чиглэлээр 50-аас 75 га талбайг услах хүчин чадал бүхий услалтын 6 системийг олгож тариаламжид ашиглаж эхэлсэн байна. Сэлэн аймгийн хэмжээнд энэ хавар үр тариа 134.4 мянгад, тэжээлийн ургамал 23.3 мянган гад, тосны ургамал 44.7 мянган гад, төмс 2.4 мянган гад, хүнсний ногоо 7.9 мянган гад тус тариалахаар мөн 110.5 мянган гад талбайд урьж боловсруулахар төлөвлөсөн байна. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар үр тарианы тариалалт 67.4 мянгад буюу 50.2%, тэжээлийн ургамал 86 гад талбайд 0.3%, тосны ургамал 6.3 мянган гад буюу 14.2%, төмс 1304 гад буюу 55.8%, хүнсний ногоо 881 гад талбайд буюу 11.1%-тай үргэлжилж байна. Ингэснээр хаврын тариалтын ажил аймгийн хэмжээнд нийт 34.6%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Төв зэг мэдээллийн хөтөлбөр дотоод үйл явдлын мэдээгээ та бүхэнд хүргэлээ. Үргэлжлээд олон улсын мэдээг хүлээн авна. Шинэ 7 хоногийн мэдээг өргөө үзэгчтэй төв зэг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр өргөжлөж байна. Америк Ираны талууд хилэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрээд байгаа талаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдгдлээ.
За тэрээр өөрийн нийгмийн сүлжээнд бичсэн мэдээлэлдээ Ираны талтай ихэнх асуудлаар тохиролцсон, тохиролцооны хүрээнд Ормын улсын хоолойг нээх асуудал багтсан, хоёр тал болон холбогдох бүс нутгийн орнууд эцэслэн тохиролцоонд хүрэхийг хүлээж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй зарлах болно гэжээ. Мөн тэрээр ямар ч гэрээ байгуулсан Иран улс цөмийн зэвсэгтэй болохооргүй болж байгааг баталсан байна. Америкийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар гэрээний төсөлд гал зогсоох хугацааг 60 хоногор сунгах, Ормын улсын хоолойг нээх, Ираны цөмийн хөтөлбөрийн яриа хэлцээг цаашид өргөжлүүлэх зэрэг нөхцлүүд багтсан гэж мэдээлж байгаа бол Ормын улсын хоолойгоор хөлөг онгоцууд хизээ чөлөөтэй зорчиж эхлэх, энэхүү хэлэлцээ нь газрын тосны үнийг бууруулж чадах эсэх, түүнчлэн хэлэлцээ хийсэн тохиолдолд Иран улс энэ суугт ямар байдлаар хяналт тавих нь тодорхойгүй байгаа талаар их сурвалжууд мэдээлж байна. За Дональд Трамп яриа хэлэлцээ зохион байгуулалт сайтай бүтээлч байдлаар явагдаж байгаа. Би төлөөлөгчөддөө цаг хугацаа бидний талд байгаа учраас гэрээ байгуулах гэж яарахгүй байх чиглэл өгсөн юм нэм гарагт сошиал хуудасаараа мэдгдсэн байна. За амралтын өдрүүдэд Ираны албаныхан яриа хэлэлцээнд дахиад дэвшил гарсныг мөн баталсан ч энэ нь гол асуудлууд дээр тохиролцоонд хүрсэн гэсэн үг биш бөгөөд саналын зөрүүтэй 1-2 асуудал хэвээрээ байгааг онцолсон байна. Ийхүү Ормын улсын хоолойг нээх эерэг мэдээлэл засагдсанаар газрын тосны үн унаж алт мөнгөний ханш чангарч эхлээд байна. Дараагийн мэдээ хүргэе. Оросын албаны улсын зэвсэгт хүчин нэм гарагт Украиний нийслэл Киев болон бусад ойр орчмын хотуудад сүүлийн жилүүдэд байгаагүй томоохон хэмжээний агаарын цохилтыг өглөө. За 600 орчим дрон, 90 пуужин бүхий энэхүү нүсэр цохилтын улмаас 4 хүн амир өгдөж 100 орчим хүн шархсан бөгөөд иргэний болон дипломат байгууламжууд хохирлоо амссан байна. Тодорхойлбол Оросын талд цөмийн цэник тошуу тээвэрлэх чадaltaй дуунаас хурдан орешник баллистик пуужинг ашигласан нь 4 жил үргэлжилж байгаа дан ихснээс хойш уг пуужинг ашигласан 3 дахь тохиолдол болсон ба түүнээс гадна Искандер, Кинжал, Циркон зэрэг пуужингуудыг ашигласнаа Оросын албаны улсын батлан хамгааллын яамнаас мэдээлжээ. Цохилтын үеэр Албани улсаас Украинд суугаа элчин сайдын байр болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн улсын байгууллага хэд хэдэн агентлагийн байрладаг барилгын цонхууд хагарч гэмтсэн байна. Түүнчлэн олон 10 орон сууцны барилга, сургууль, дуурийн театр, музей зэрэг иргэний байгууламжууд энэ удаагийн халдлагад өртсөн бөгөөд Украиний ерөнхийлөгч Зеленский цохилтод өртсөн газруудад очиж ажилласан байна. Тэрээр Оросд энэхүү үйлдэлийнх нь үр дагаврыг мэдрүүлэхгүй өнгөрөөж болохгүй хэмээн мэдэгджээ. Харин Оросын албаны улсын батлан хамгааллын яамны зүгээс иргэний байгууламжуудад нь халдсны хариуд Украиний эсрэг дуунаас хурдан орешник пуужинг хэрэглэснээ мэдээлсэн бол Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин үүнийг Оросын эзэмшилд байгаа зүүн Украиний нутаг дахь оюутны дотор байр руу өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт дроноор довтолж 21 хүний амьд хүрсэн Украиний үйлдэлийн эсрэг хариу арга хэмжээ хэмээн тайлбарласан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 79 удаагийн чуулган 5 дугаар сарын 23-ны өдөр Швейцарын Женев хотноо хаалтаа хийлээ. За дэлхийн эрүүл мэндийг сэргэн шинжилж хариуцлагыг хамтаар хуваалцъя гэсэн үндсэн сэдвийн дор 6 өдрийн турш хуралдсан чуулганы үеэр гишүүн орнууд багц нийтлэг ойлголтод хүрч цус харвал, дэлгэний өвчин, сүрье, цацраг туяа зэрэг эрүүл мэндийн асуудлыг хамарсан 20 гаруй шийдвэр 13 тогтоолыг баталсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хаалтын хуралд үг хэлэхдээ гишүүн орнуудыг чуулганы үр дүнг аль болох хурдан хэрэгжүүлэхийг уриалсан бөгөөд холбогдох зорилгод хүрэхийн тулд улс төрийн амлалт, доктортой санхүүгийн өрөнгө оруулалт, гишүүн орнууд түншүүд болон олон нийтийн хоорондын тасралтгүй хамтын ажиллагаа шаардлагатай байгааг мэдэгдсэн байна. Сүүлийн мэдээ хүргэе. 79 удаагийн Каннын кино наадам энэ сарын 12-наас 23-ны өдрийг дуустал үргэлжлэн зохион байгуулагдаж нэм гарагт хаалтаа хийлээ. За 26 оны Канны олон улсын кино наадмын дээд шагнал болох Алтан далдуу мод шагналын төлөө энэ жил олон улсын 22 уран бүтээл өрсөлдснөөс Румыны найруулагч Кристиан Мунгиу Фьор тэмэх киногоороо хүртлээ. Тэрээр уг нэр хүндтэй шагналыг 2 дахь удаага өртөж байгаа бөгөөд шилдэг уран бүтээлийг шалгаруулсан 9 үний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн багийг Өмнөд Солонгосын алдарт найруулагч Пак Чан-вук тэргүүлсэн юм а. Энэ жилийн Каннын кино наадмын үеэр бөгжний эзэн цуврал бүтээлийн найруулагч Питер Джексон, Холливуудын нэр жүжигчин Джон Траволта болон Америкийн жүжигчин дуучин Барбара Стрейсанд нарт хүндэтгэлийн алтан далдуу мод шагналыг гардуулан өгсөн байна. Түүнчлэн Гран-при шагналыг Минотавр бүтээлээрээ оролцсон Оросын найруулагч Андрей Звягинцев хүртсэн байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлээ анхаарлаа татсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 хоногийн дугаарыг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.